Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За, сайн бацхан сонсогчдоо манай подкастын 58 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та бүхэн манай сувгийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүсэж байвал тайлбар хэсэгт байрлах линкээр урамшуулал хандив илгээх боломжтой. Мөн манай гэмт хэргийн подкаст маань Apple Podcast-д яг энэхүү нэрээр орж байгааг дуулахад таатай байна. За, энэхүү хэргийг ярих явцад хувийн дүгнэлт, таамаглал болон өөрийн бодлоо оруулдаггүй мөн зүрх судасны өвчтөе, жирэмсэн эхчүүд болон подкастыг сонсох явцад сэтгэл санаа нь тагуурах юм бол сонсгоо зогсоогоорой гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орцгоё. За, өнөөдөр ярих хэрэг амиа орлох нөхцөл байдалд хүргэсэн маш харамсалтай хэргийн хавцад хэргийг ярихаар бэлдсэн байгаа. Одооноос эхлээд гэмтрэг үйлцэн этгээдийг Нима гэд явна. За, хохирогчийг харин Сарна гэд явна. Шүүгдэгчийн биеийн байцаалтаас эхлэе. Нима бол 1998 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн 26 настай эрэгтэй. Бүрэн дүнд боловсралтай, мэрэгжилгүй, тодорхой ажилгүй, ам бүл нь 1, Сарнатай хамтран амьдарч байсан. Улаанбаатар хотод бүртгэлтэй боловч өөр хаягт оршин сууж байсан. Урд нь эрүүгийн хариуцлага хүлээж аваагүй. За, одоо хэрэгт холбогдсон талаар ерөнхийдөө таймлаад хүргэе. Нима эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 4-р зүйлийн 1 дэх хэсэг заасан. За, хэлбэршуулаад энгийнээр хэлэх юм бол хүнийг амиа орлох нөхцөл байдалд хүргэх гэмтэрэгт холбогдсон. Хэргийн талаар гэвэл Нима Сарнатай хамтран амьдарч авах хугацаанд согтурсан үедээ ёс бус үг хэллэгээр байнга доромжилж, тогшин авирлаж, за дундын эд хөрөнгөд хамаарах маргалтаан байнга үүсгэх зэрэг гэр бүлийн хүчирхийллийн олон хэлбэрийг хэрэглэсний улмаас Сарнай сэтгэл санааны гүн хямралд ороод оюутны дотор байрны өрөөндөө гэрээслэл бичиж амиа орлсон харамсалтай хэрэг байна. Сарнагийн хувьд 22 настай, мал аж ахуй, биологийн чиглэлээр их сургуульд суралцаж, сургуулаа ч гэсэн амжилттай төгссөн охин байсан. Хажуу хөршүүд, найзуудынх нь хэлж байгаагаар бол их нийтэйч, яриасаг, нээлттэй, хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй хэлцдэг охин байсан юм лээ. Ажлын хамт олон мөн адил үнэхээр мундаг ажилтай охин байсан гэж мэдүүлэгт дурдгацсан. За, Ниматай бол хамтдаа танилцаад тэгээд оюутны байр, дотор байранд хамт амьдардаг байсан юм байна. Хоёулаа хамтдаа машин зээлэр авч амьдарч исэн. Гэхдээ тэр хоёрын хоорондын харилцаа бол гаднаасаа харахад ингээ ойлгомжгүй нэг зүйл байсан. Юу вэ гэхээр Нима болохоор байнга уцаараа тоглодог, цахимаар одоо интернетээр байнга мөрөдтэй тоглоом тоглох, за бооцоо тавих гэх мэт. Харин машины зээлийн Сарнайл байнга голцоо түлж байсан гэж хажуу өршүүд нь хүртэл сүлд мэдүүлэг өгсөн байна. Сарнай нас барах өдрийнхөө өглөө автагаа ярихдаа аваа үнэхэр хэцүү юм байна. Шүнжүн дарамтлаад гिचин нохоо янхан гээд найс нөхөдтэйгөө гарч хоол идээд ирсэн чинь дарамтлаад байсан гэж ярьсан байгаа юм. Харин аав нь болохгүй бол болохгүй юмыг болгоод өөрийгөө зовоогоод явтээ гэж хэлсэн байгаа юм. Үүнээс хойш ямар ч холбоогүй болсон. За, хэрэг болсон өдрийн талаар дэлгэрэнгүй ярьж эхлэе. 2020 оны 10 сарын 25-наас 26 жилжиг шөнийн үүрийн 6 цагийн орчимд Нима Сарна 2 болон хөршийн 2 хүн дотор байрны тоодтол хамт байсан. За, тухайн үед Нимагийн гараас баг зэргийн цус гарцсан, хувцсан, шороо болцсон байдалтай арх согтруулах хундааны зүйл хэрэгэлсэн байсан гэж Сарнагийн үеэл дүү бол мэдүүлэгтээ дурдсан. Тэгсэн Нима гар хуцаа гаргаж ирээд цагдаа руу шууд задуулцаан гэж буруу дуудлага өгсөн юм байна. Цагдаа бол дуудлагын дагуу ирээд Нимаг авч явсан. Ингээд тэр өдрийн өглөө 10 цагийн орчимд Нима буцаж ирээд Сарнатай дахин маргалдаж эхэлсэн байна. Тэгээ салын машин аав нь надад ингээд 6,600,000 төгрөг өгөө гихчлэн Сарнайг дарамтлж эхэлсэн. Сарнай машина өгөхгүй гэж эсэргүүцэж нэлээд хугацаанд маргаан үргэлжилсэн. Тэгээ үеэл дүүн тухайн үед болохоор болцгоо энэ машина зараад мөнгийг нь хувааж аваач гэж хэлж маргааныг нь зогсоох гэж оролдсон боловч юусоо зогсоогүй учраас тэд өөр юм хэлээгүй. Үүний дараа 14 цагийн орчимд үеэлнээс ирэхэд Нима байхгүй Сарнайран гар утсаа оролдоод сууж исэн байдалтай ажээ. Тухайн өдрийн орой 18 цагийн орчимд үеэл дүүн ажил руугаа гарах гэж бэлтгэж байтал Сарнай нулимстай нүдтэй гэртээ орж ирээд ээжтэйгээ уцаар Нимагаас салчлаа гихчлэн утгатай зүйл ярьсан байгаа юм. За, энэ үеэр үеэл нь бол хуцаа өмсөөд ажил руугаа явцсан. Тэгээ Сарнай дотор байрандаа ганцаараа үлдсэн гэсэн үг. Орой 22 цагийн орчимд дотор байрны сургалтын алба
байранд юу болсон бэ гэсэн дуудлага хатсан байгаа байхгүй юу. Тэгээ 23 цагт тус тоотод цагдаагийн байгууллагаас цагдаагийн албаагч дэрж үслэг хийхэд орны 2 давхрын хүндлэгч модноос цэнхэр өнгийн уяагаар зангидж хоолоогоо баймалсан байдалтай Сарнайгийн цогцос олцсон. За дэрэгдэн буудан дээр саарл өнгийн тэмдэглэлийн дэвтэр түүн дээр нь гэрээслэл бичсэн байдалтай байсан. За одоо та бүхэнд гэрч нарын мэдүүлгээс дарааллаад хүргэе. Хохирогчийн аав хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс 2020 оны 8 дугаар сард Сарнай аав руугаа залгаад ааваа нямагаас болдгийн билүү гэж асуусан. Аав нь яасын юу болсон гэхэд цахим тоглоод уцаараа маш их тоглож мөнгө өрдөг. Надаас мөнгө байнга нэхэд ах юм аа гэж хэлсэн байна. Аав нь хариуд нь үнэхээр болохгүй байгаа бол миний охин өөрөө л мэд. Аав нь охиныхоо амьдралаар ямар тоглох биш. Миний охин өөрөө л шийд гэж хэлсэн байна лээ. Охин маань одоо өдөр болгон аавтайгаа холбогддог, мөн охин нь намайг хардаад ах юм аа. Цахим тоглоод хэцүү юм аа гэж юу н олон удаа л хэлдэг байсан юм байна. Хэрэг болсон өдрийн талаар буюу 10 сарын 26-ны өглөө нямаа аав руугаа чатаар сайн байна уу гэж итгэхэд аав нь сайн ажил нь сайн уу? Юу болсон бэ гэсэн байгаа. Нямаа би Сарнайгаас болдгийм үү гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ аав нь үнэхээр болохгүй бол явах вэ? Та нар өөрсдөө мэдээ гэж бичсэн. Тэгэхэд охин нь аав руугаа залгаж ярьсан. Нямаа надаас болно гэж байна. Машинд оруулсан мөнгө аваад явна гэж хэлсэн. Тэгэхэд аав нь нямаад одоо чатаар чиний мөнгийг би 3 хоногийн дотор гаргаад өгье. Чи зүгээр охиныг минь 50 орхио явчих гэж бичсэн байгаа. Охиндоо бас машина зараад хэрэггүй аав нь мөнгийг нь аргалаад яаж яж агаад өгчий машина унаад ажиллаа хий гэж хэлсэн. За тэр өдрийн дараа нямаа Сарны охины эмийг бүгд зэрэг зүйлсийг наваа явцсан байсан. Тэгэхэд аав нь бол охиндоо тухайн үед анхаарал хандуулсан бол өдөөд миний охин амьд сэрүүн л байгаа даа гэж мэдүүлэгтээ дурдсан байна. Мэдүүлэг үргэлжлүүлэхэд бол миний охиныг ер нь их л дарамтлагдаг байсныг би одоо сүүлд мэдж байна. Ажил дээр үрдэл дарамтлагдаг байсан гэж утсаар ээжийнх нь ихчид ярьсан байна лээ. Охины ажлын газраас мундаг ажилтай охин байсан гэж байсан. Нямаа айгүй их цахим тоглодог. Охиныг маань 9 шидээр дарамтлагдаг. Орой өдөр найз нөхдөдөө гарч хоол унд идсэн ч яхан гिचхий банзал гэж дарамтлаад найз нөхдийн хамт ч уулзуулдгүй байсан. Миний охин өөрийн мэдлгүй болохоо байгаад л тэр нөхцөл байдал төрсэн юм байна гэдгийг мэдгэд үнэхээр гомдож гин. Хамгийн сүүлд нас барахынхаа өглөө аавтайгаа миний охин ярьсан. Нямаа шүнжин дарамтлаад гिचийн нохоо яхан гэж хэлсэн. Найз нөхдийнхөө хамт гарч хоол идэж ирсэн чинь шүнжин уцаар дарамтлаад байсан гэж ярьсан. Тэгт нь би болохгүй болохгүй мийг болгоод өөрийгөө зовоогоод яах юм бэ гэж хэлсэн. Тэр өдөр охиныхоо амьдрал руу айхтар оролцоод явах вэ гэж бодоод бас өөрөө ухаан муутай зан гаргачихжээ. Миний охиныг амиа орлох нөхцөл байдалд туйлд нь хүргэсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Мөн охин гэрээслэлдээ тухайн хүний нэрийг дурдсан байдаг. Ямар нэгэн шалтгаангүйгээр тэгж дурдах ухаангүй хүн бол миний охин биш. Харин нөхцөл байдлыг үнэлж үннийг бичиж нотлохоо бичиж өгсөн нь зөв болсон хэмээн хатуугаар удаж байна гэж мэдүүлэгтээ өгчээ. Одоо дотор байрны захирлын мэдүүлгээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 22 цагийн орчимд сургалтын албанаас байранд чинь юу болсон бэ гэж жижүүрээс асуухад жижүүр манай дотор байранд амьдардаг охин амиа орлсон байна гэж хэлсэн байна. 23 цагт байранд очиод харахад цагдаа нар ирж гисэн тухайн тоотод үзлэг хийж байсан. Тус тоотод Сарнай 2018 оны өглөөс хойш Нямаатай хамт түрээслэн амьдардаг болсон. Нямаатай болон эрэгтэй үеэлтэйгээ гуруулан амьдардаг байсан. Урд нь амиа орлох үйлдэл хийж байгаагүй гэж мэдүүлэгтээ хэлсэн байна. Одоо Сарнайгийн үеэл дүүгийн мэдүүлгээс хүргэе. Үеэл дүү нь 2018 оны өглөөс хойш Сарнайтай хамт тус татвар байранд амьдардаг байжээ. 2019 оны намраас Нямаатай танилцаж, Сарнай Нямаа үеэл дүү гуруула тоотод энэ хамт амьдрах болсон юм байна. Сарнай Нямаа хоёр өмнө нь хэрэлдэж муудалцдаг байсан. Учир нь Нямаа барилга дээр ажилласан цалингаараа покер тоглодог байсанд нь Сарнай уурлаж маргалддаг. Зээлийн машина хоёулаа авсан ч зээлийн төлбөрийг дандаа Сарнай л төлдөг байсан гэж Сарнай өөрөө үеэлдүүдээ ярьж исэн. Мөн Сарнай хаяа гарах үед Нямаа хардаж маргаан өсдөг байсан. 2020 оны 10 дугаар сарын 25-наас 26 жилжих шөнийн үүрийн 6 цагийн орчимд дүүнд байранд орж ирсэн. Тэр өдөр Сарнай найз нөхдийн хамт гадуур машин дотроо архиуж байхад Нямаад харалдаад яагаад гар утсаа авахгүй байгаа юм бэ? Янхан минь гихчлэн дайраад Сарнайг холдуулах гэсэн хоёр эрэгтэй үеэлд нь нийлж задуулсан. Тэгтэн Нямаа цагдаа задуулчлаа гэж дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд Нямааг авч явсан. Дараа нь удалгүй 10 цагийн орчимд Нямаа цагдаагаас ирж Сарнайтай маргалдаж салын машин аавн гихчлэн дайрах үед Сарнай эсэргүүцэж машинаа өгөхгүй байсан.
Нима сарнаатай маргалдаж барьцалдаж байхад нь гэрч болцгоо зараад мөнгийг нь хувааж аваач гэж хэлсэн байна. Гэрч буюу сарнагийн үеэл нь шүн ээлжээр ажиллаад нойргүй ханжээсэн учраас зүүрмөглээд унтаад өгцөн 14 цагийн орчимд сэрэхэд Нима байхгүй сарнаа гар утсаа оролдоод байж исэн. Ингээд орой 18 цагийн орчимд гэрч гаднах хуцаа өмсөд ажилд гарах бэлтгэлээ хийжээд сарнаа уйлсан байдалтай орж ирээд ээж рүүгээ залгаад Нимагаа салчлаа гэх мэт зүйл ярьж хэлсэн байна. Гэрч болохоор та ажлаасаа гарч байгаа мó, нутаг руугаа явах гэж байгаа мó гэж асуухад сарнаа нийт өдөр машинаа зараад нутаг руугаа явлаа гэж хэлсэн байна. Тэгэхэд гэрч хуцаа өмсөөд сарнааг ганцаараа тоотод үлдээгээд ажил руугаа явсан. Тэгээ ерөнхийдөө ийм л зүйл болсон гэж мэдүүлэгтээ дурджээ. Одоо байрны хажуу хөршийн найзын мэдүүлгээс үргэе. Оюутан байх цаг хугацаанд сарнаатай найзалж нөхөрлөж дараа нь дотор байрны хажуу хөршүүд болж амьдарч байсан. Сарнаа них нийтэж яриасаг нээлттэй хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй хэлждэг охин байсан. Нима хаяа нэг хэрэлдэх үедээ муухай үгээр хэлдэг байсан гэж ярьж исэн. Сарнаач тэр бууж өгч байгаагүй маргалдаг байсан юм шиг санагдсан. Гар хүрч зодж исэн гэдэг зүйл бол тийм зүйл юусоо ярьж байгаагүй. Гэрээслийн талаар мэдгүй гэхдээ хүмүүсээс бол сонссон. Тэнд Нимагийн нэрийг дурдсан гэж исэн. Маргалдаж нааsaa болсон байхаа гэж бодсон. Нэмж хэлэхэд Нима сарны хоёр машин зээлж авснаас хойш хэрүүл маргаан ерөөсөө тасраагүй, харин нас барахаас өмнөх өдөр буюу хэрэг болсон өдрийн өглөөний тухайд гэрч ингэж мэдүүлсэн байна. Нима байрны үүдэнд сарнаг ирэхийг нь хүлээж исэн. Тэгээ байрны үүдэнд ирсэн чинь Нима яхан гихчлээ үгс хэлж доромжлоод ээжсэн. Тэр үед хамт байсан үеэл нь Нимаг барьж аваад өмөрөөд хит хит зогсон. Тэгэхэд Нима өөрөө зодуулчлаа гэж цагдаад утсан. Сарна болохоор өмнө амиа орлох талаар ерөөсөө ярьж байгаагүй, Нимагаа салах гээд зөндөө оролцсон гэсэн машин байрнаасаа болж салж өгдөг байсан. Нэг удаа ямар ч аргаар хамаагүй салмаар байна гэж хэлж байсан. Зодоод ч хамаагүй салгаад өгөөч гэж гуйж исэн гэсэн. Ер нь Нимагийн амнаас гарч байгаа үг айгүй хүндээсэн, чамайг бүкстэн гिचлэн бүр амар үгс хэргэлдэг байсан. Нэг удаа сарнаа найзынхаа гэрт орж ирээд Нима муу новш гаж донтон гэхэд яасан бэ гэж асуухад сарнаа Нима надтай хүчингийн аргаар бэлгийн харьцаанд орлоо гихчлээ утгатай зүйл ярьж хэлжсэн. Тэр хоёрын харилцаа ил биш даалт ч гэсэн зөндөө зүйл байсан байхаа гэж боддгийн гэж мэдүүлэг өгсөн байна. За дахин өөр нэг найзын мэдүүлгээс хүргэе. Тэр хоёр ганц нэг хаяа нэг хэрэлдэж маргалдлаа л гэдэг байсан. Яг нүдээр үзэж харсан зүйл бол байхгүй. Маргалдахдаа нилээн ширүүн маргалдаг байсан юм шиг байлээ. Нима сарнаад гар хүрдэг байсан байх гэж боддог байсан. Хэрэг болсон шөнийн тухайд гэвэл Нима сарнаа андан одоо зүгээр яваад өгөө, би дахиж хамтаа хамт баймааргүй байна гэхэд Нима одоо чи миний машин төлсөн 6 сая төгрөгийг өгчөх, тэгвэл би яагаад үгүй гэж тэр шөнийн мөнгөн дээрээс олж нилээн маргалцсан. Сарнаа за чи ядаж эхлээд энийг авчий гэд ээжийнхээ авч өгсөн эмийг бүгчийг Нимад өгөө явуулсан. Нима өөрөө нилээн мэдрэмтгий болохоор задуулсан гэсэн юм шиг байлээ. Ниматай анханасаа сарнаа нийлээгүй байсан бол ийм аимшигтай зүйл болохгүй байх байсан гэж бодож ийн гэж мэдүүлэг өгсөн. За нас барсан өдрийн өглөө сарнаатай чатлсан найзын мэдүүлгээс. Энэ гэр чинь сарнаатай хамгийн сүүлд нас барсан өдрийнх нь өглөө 10 цагийн үед фэйсбүүкээр чатлсан хүн гэсэн үг. Тухайн үед сарнаа найз руу Ниматайгаа маргалдаад байгаа гэж бичлэг явуулсан. Бичлэгийг нь үзэхэд Нима сарнаад хандан чи намайг хүн авчирч задуулсан муу янхан. Чи угаасаа янхан одоо миний машины мөнгийг өг, би тэгжиж явна гэж хэлсэн байсан. Тэгэхэд сарнаа хариу хэлэхгүй, удалгүй Нима явуулсан бичлэгийг нь устгасан. Ер нь л энэ хоёр машин зээлээр авснаас хойш дандаа машинаас олж хэрэлдэг байсан л да. Тэр өдрийн 15 цаг 21 минутанд гэрч сарнаа руу за юу олж ийна гэж чат бичгэд юу болох вэ унт сэрээд байж гин эмэг бүгж гинжээ ламбарданд тавиад 1 сая төгрөг өгөөд явуулсан гэж хариу ирсэн байна. Ламбарданд хэн тавьсан гэж асуухад Нима авч яваад ламбарданд тавьсан. Тэг миний нэр дээр тавьсан байсан гэсэн байна. 2019 оны 10 дугаар сард Нима сарнаа 2-оос 3 удаа салж нийлсэн. Нима салаад 2-оос 3 хоног алга болж байгаад уушлалт гуугаад буцаад ирдэг байсан. Нима ааш муутай харахад гайгүй юм шиг хэрнээ уурлахаараа бүр аимшигтай их хараалын үгсийг маш их хэлдэг. Өмнө нь ихнэр хүүхэдтэй байсан. Тэгээ тэрнээсээ салснаасаа хойш сарнаатай танилцсан. Нимагийн өмнөх ихнэр нь сарнаа руу залгаж загнаж уурлаж ч байсан. Мөн өмнөх ихнэрийнх нь ээж нь залгаад Нима хувцас авахгүй байна. Чи охиндоо мөнгө өг гэж хэлдэг байсан. Сарнаа бол маш хэцүү нөхцөлд амьдарч байсан байхаа. Нима их хартай байнга сарнаагийн утсыг шалгадаг. Сарнаа нас барсан Ниматай холбоотой гэж бодож гин. Нима сэтгэл зүг нь унгаасан байхаа гэж бодож гинэ гэсэн мэдүүлэг өгчээ.
Одоо Нимагийн ойрын хамаатны мэдүүлгээс хүрэж байна. Нима даруухан, эвсэг, хүний үгэнд ордог илүү дутуу зангүй хүн. Нима сарны хоёрын харилцааны талаар бол нарийн зүйлийг мэдгүй. Нима өмнө нь нэг охинтой хамт амьдардаг, дундаасаа хүүхэдтэй байсан. Хэрхэн яагаад цаасан талаар нь бол мэдгүй. Үнэхээр харамсалтай, гинтийн сонин зүйл болсон. Хохирол төлбөр нэхэмжилсэн тохиолдолд бүрэн барагдуулахад билээн гэсэн байна. За одоо та бүхэнд гэрээслэл болон фэйсбүүкийн чатны талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Шүүх хуралдаанд хамгийн их нөлөөлсөн зүйл гэвэл мэдээж нотлох баримт байдаг. Тэгээд энэ хоёр нотлох баримт байсан. Нэг нь Сарнайгийн гэрээслэл, хоёр дахь нь Нимагийн фэйсбүүк чат. За гэрээслэлд юу гэж бичсэн бэ гэхээр би Нимад маш олон удаа доромжлуулж бүх зүйлийг төвчж байсан ч миний дээд хязгаар энэ байлаа. Миний үхэлд Нима буруутай. Ээжээ аваа охиныгоо уучлаарай. Ийм тэнийг зүйл хийж байгаадаа охин тань та хоёрын өмнө түмэн буруутай. Гэхдээ надад энээс өөр сонголт байсангүй уучлаарай. Бас маш их хайртай шүү. Нимагийн өмнө би буруу зүйл хийж байгаагүй гэсэн байна. Ингээд энэ гэрээслийн бичгийн шинжилгээгээр уг бичвэр нь Сарнайгийн өөрийнх нь болох нь тогтоогдсон. Хоёр дахь чухал баримт нь Нимагийн фэйсбүүк чатаас гаргаж авсан мэдээлэл дотор Сарнай ийм утгатай зүйлсийг биччихсэн байна. Чам шиг юмтай агаарлаж байснаас боогод өгснэн дээр хар гай. Миний амьдралд орж ирсэн шээс. Ганц машинаас болж салж чадахгүй байгаа бол би уг нь ганцаараа байвал бүгдийг нь түлж чадна. Чиний 6 саяыг уг нь тийм болохоор надаас холдож үз. Би яахаараа бүх ачааг үрдгийн. Салаад өг, гуй. Хайрлаж чадахгүй дандаа заваад өг. Чи намайг үхсэн байвал чиний буруу шүү харж байгаарай. Бүх доромжлол бүх юмыг чинь баталгаажуулж үхээд өгнө гэсэн чатууд байсан. За шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны дүгнэлтээр Сарнайгийн цогцост үзлэг хийсэн. Цогцост хүзүү, хоолой дарагдлын ором, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Хүзүүн хоолойн дарагдлын ором нь хагас зөөлөн идээр буюу уяагаар үүссэн, амьд үед үүссэн шин гэмтэл бөгөөд үхлийн шалтгаанд нөлөөлсөн. Өвдөг шилбэний гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл үхэлд нөлөөлөөгүй. Сарнайн цуснд архины агуулмж илрээгүй, мөн масууруулах бодис сэтгцэд нөлөөлөх им бэлтгэл илрээгүй. Сарнайн дүүжлэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гарчээ. Гар утасны чатны шинжилгээгээр Нимагийн гар утасны фэйсбүүк чатнаас Сарнайтай харьцсан чат бүрэн олдсон. Уг чат нь шүүхийн шийдвэрт гол нотлох баримт болсон. Гэрээслийн бичгийн шинжилгээгээр Нима тандан бичсэн гар бичвэр нь Сарнайгийн бичгийн хэвдээ бүрэн тохирж байна гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг гэрээслэлийг Сарнай өөрөө бичсэн болох нь нотлогдсон. Химийн шинжилгээгээр дотор байрны тоотоос хурааж авсан ягаан өнгийн им мэт зүйл байсан. Энэ нь болохоор масууруулах бодис сэтгцэд нөлөөлөх бодисын ийм бишээ гэсэн үгээ илрээгүй. Сэтгэц эмгийн шинжилгээгээр Нимаан тухайн үед сэтгцийн ямар нэгэн өвчтөй байсан гэх нотлох баримт байхгүй, өөрийн үйлдэлийн учир холбогдлыг ойлгох чадвартай, хэрэг хариуцах бүрэн чадвартай байсан гэж тогтоогдчихэ. Хохирогчийн А болох хууль ёсны төлөөлөгчид хийсэн сэтгц хор уршигын шинжилгээгээр 4-р зэрэглэл буюу хүн хэлбэрийн уу гашуугийн сэтгэл хямрал тогтоогдсон байна. За ингээд шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаанд улсын аллагч Нимад 5 жилийн хорих ял оногдуулахыг хүссэн. Хохирогч талын өмгөөлөгч прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Хүний амьд явах эрх зөрчигдсөн, хор уршигыг бүрэн арилгах боломжгүй гэж мэдүүлсэн. Харин Нимагийн өмгөөлөгч гимбуруу дээр марахгүй хохирлын ажил хийж төлнө гэдгийг илэрхийлсэн. Хохирлоо төлсөн бол 1 жил төлөөгүй бол 2 жил оногдуулнаа гэсэн байр суурь гаргажээ. Нима өөрөө шүүх хуралдаанд болохоор мэдүүлэг өгөхгүй өөрийгөө буруутай гэж үзэж байгаа гэж хэлсэн байна. Ингээд шүүхээс Нимаг эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн 1 дэх хэсэг заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа болон бусад нөхцөл байдлын улмаас иргэшээлтэй байгаа үнийг байнга хүчирхийлсэн доромжилсны улмаас амиа орлоход гарцаагүй байдалд хүргэсэн гэмт хэрэгт буруутайд гин буруутай тооцсон. За ялын хувьд гэх юм бол 5 жилийн орих ялыг өгч энэхүү орих ялыг нээлттэй орих байгууллагад идэлүүлэхээр мөн цагдаа оригдсон 115 хоногийг ялд оруулан тоолсон. За хохирлын тухайд оршуулгын зардлаас нотлох баримтаар батлагдсан 10 сая гаруй төгрөг мөн сэтгцэд учирсан хор уршигын нөхөн төлбөрт
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлэн тооцсноор нийтдээ бол 40 сая гаруй төгрөгийг Немагаас гаргуулж хохирогчийн авд олгохоор шийдвэрлсэн байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн хэрэг маань ингээд дуусж байгаа. Энэ бол зөвхөн үнэхээр харамсалтай. 22хан настай бүр бас залуухан л эмэгтэй аахгүй тий. Хүчирхийлэгч залуутай хамт амьдарч ингээд эцэст нь 8 насаа алдан байран энэ бүхэн дууссан байгаа юм. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол угаасаа заавал гар хүрэх хэлбэртэй байх албагүй гэдгийг энэ нэрийг ингээд харуулж ийн өөр хэрэгүүдээр ч гэсэн харуулсан байдаг. Тэгээ байнгын доромжлох, хардаж тусгаарлах, санхүүгийн дарамт, найз нөхдийнх нь хажууд гутаан доромжлох гэх мэт энэ бол бүгдээрээ хүчирхийлэл. За тэгэд өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая. Тэгээ дараагийн подкаст дээр бас нэгэн шинэ дугаар хүргэх болно.